Өдрөө сайн байцгаана уу? Энэ сайхан өглөөний мэндэ. За, Иохан 14-р бүлгээ уншаад та нартай хуваалцахад бэлэн болсон байна. Тэгээд Иохан 14-р бүлгийг унших үед ер нь энэ бүлэг бол бүхлээрээ Бурхны амлалтуудаар дүүрэн байгааг ингээ олж харлаа. Тэгээд нэг ишлэл онцолж аваад ярихаасаа илүүтэйгээр эдгээр амлалтуудыг уншаад нэг нэгээр нь уншаад явах юм бол сонсож байгаа та нар маань ч гэсэн сүнс сэргээд тэгээд баяр хөөр төрөөд Бурханд бас алдар магтаалыг өрөөд түнд талархаад түнлөө гараа сунгаад бас тэр залбирах энэ бүх зүйлүүд бас сэргэх юм болов уу гэж бодоод миний хувьд яг сэргсэн учраас тэгхийн болов уу гэж бодоод тэгээд энэ 14-р бүлэг дээр байгаа эдгээр амлалтуудыг бас нэг нэгээр нь уншаад явъя гэж бодлоо. За тэгээд хамгийн ихнийх нь 14-р бүлгийн 1-3 дээр зүрхээ бүх шаналга Бурханд итэг мөн надад итэг. 2 дээр миний эцгийн герт орон байр олон бий. Тийм биш байсан бол би танарт хэлэх байсан. Би танарт орон байр бэлтгэхээр явнаа. Би явж танарт орон байр бэлтчихвэл дахин ирж та нарыг өөртөө авна. Би хаана байна та нар мөн тэнд байх болно гэж. Амен. За 14-ийн 12. Үнээр би та нарт хэлье. Надад итгэдэг нь миний хийдэг үйлсийг бас хийх бөгөөд эдгээрээс ч агуу ажлуудыг ч хийх болно. Учир нь би эцэгтэй очино. 13 дээр та нар нэрээр минь юу ч гуйсан. Эцэг хүүгээр алдаршуулгахын тулд би түүнийг үйлдэнэ. Та нар нэрээр минь юм гуйвал би түүнийг чинь үйлдэнэ гэж. Амен. За 14-ийн 15-аас 17. Та нар намайг хайрладаг бол тушаалуудыг минь сахи. Би эцгээс гуйхад тэр та нарт өөр туслагчийг өгнө. Тэр нь та нартай өөрт хамт байна. Тэр бол үнний сүнс бөгөөд түүнийг харахгүй мэдэхгүйгээсээ болж ертөнд түүнийг хүлээн авч чадахгүй. Тэр та нартай хамт байх бөгөөд та нарын дотор байх тул та нар түүнийг мэднэ гэж. Амен. За 14-ийн 21. Миний тушаалуудыг сахитгах нь намайг хайрлагч мөн. Намайг хайрлагч нь эцэгт минь хайрлагдана. Би түүнийг хайрлаж өөрийгөө түүнд илчлэнэ гэж хэллээ гэж. Амен. Мөн 23 дээр Есүс хэн намайг хайрлан үгийг минь тэр сахина. Эцэг минь түүнийг хайрлана. Би түүнд очиж түүнтэй орон байраа байгуулна гэж. Амен. За 26 дээр харин туслагч буюу миний нэрээр эцгийн минь илгээх ариун сүнс та нарт бүгдийг заах бөгөөд та нарт хэлсэн бүгдийг минь сануулгах болно гэж. Амен. За 14-ийн 27 дээр амар амгаланг би та нарт үлдээн. Амар амгалангаа би та нарт өгнө. Өнөөх ертөнцийн өгдгөөс өөрийг би та нарт өгч байна. Үр зүрхээ бүү шаналга, бүү төгшөцгээ. Амен. За эдгээр амлалтуудыг 14-р бүлгээс үнэхээр би яг зүр сэтгэлтэй ингээ хүлээн авч байна. Тэгээ бас та нарыгаа эдгээр өгсүүдээр бас өрөөж байна. Тэгээд яг энэ сая уншсан эдгээр ишлүүдээс хамгийн зүрхэнд бас хүрсэн зүйл эдгээр ишлэл байгаа гэхээр 21-р ишлэл байсан энэ амлалт байсан энэ дээр миний тушаалуудыг сахитгах намайг хайрлагч мөн. Намайг хайрлагч нь эцэгт минь хайрлагдана. Би түүнийг хайрлаж өөрийгөө түүнд илчлэнэ гэж хэлсэн баа. Тэгээд энэ дээр хэрвээ намайг хайрлах юм бол эцэг бас ингээд та нарыг хайрлан та нар эцэгт ч гэсэн хайрлагдах болно. Бурхан эцэгт хайрлагдах болно. Тэгээд намайг хайрлсан нэгэнд би өөрийгөө илчлэн гэдэг энэ гайхамшигтай амлалт байна. За энэ дээр бас 13 дээр та нар нэрээр минь юу ч гуйсан эцэг хүүгээр алдаршуулгахын тулд би түүнийг үйлдэнэ. Та нар нэрээр минь юм гуйвал би түүнийг чинь үйлдэнэ гэдэг бас энэ гайхалтай амлалт байна. Тэгээд үнэхээр эдгээр амлалтуудаар энэ дээр ишлэлүүдээр
Тэгэхээр та нарыгаа би өрөөж гинэ. Тэгээд энэ эдгээр ишлүүдийг бас бариад та нар минь бас залбирах болтугай. Эцэг бурхан руу илүү ойртох болтугай. Түүнийг бас магтах болтугай. Түүнд бас талархлыг өргөх болтугай. Тэгээд би бас өөртөө хувьчилсан цаг гаргаад үнэхээр түүний өмнө бас дахиад суухыг хүсэж байна. Энэ амлалтуудыг бариад бас суухыг хүсэж байна. Миний яг одоо амьдралд минь байгаа те ямар нэгэн залбирах тэр зүйлс байгаа бол, ямар нэгэн асуудал байгаа бол, ямар нэгэн бас түүнд өргөх зүйл байгаа бол эдгээр сая уншсан эдгээр амлалтуудыг бариад би түүний өмнө бас сууя гэж бодож байна. Тэгээд та нарыгаа бас тэгээсэй гэж уриалж байна. Тэгээд дараагийн үлгээр буцаад эргээд уулзлаа. Түр баяртай.